Хятадын шоронд хар тамхины эргээр орсон Монгол бүсгүйн загтал. Би хүүгээ харах бүрт яах гэж хар тамхи зөөврлөвдөө гэж харамсдаг юм. Хэрвээ тэгээгүйсэн бол өнөөдөр би хань ижилгүй хүү маань эцэггүй өнчирч үлдэхгүй байсан даа гэсэн бодол намайг байнга эзэмддэг. Хэрвээ амьдрал ахуй маань ядуу зүдүү байгаагүйсэн бол бид өнөөдөр ядаж элэг бүтэн байх байсан даа гэж бодох юм. Би бусдын л адил өдөөнөөс амьдрал ахуйгаа өөдөн татах санаатай нөхөр хүүхдтэйгээ хот бараадан иржүүлээ. Гэхдээ хотын амьдрал гэдэг миний санаж байснаас тис өөр байсан. Гаравч оровч мөнгө хэрэгтэй. Ёстой л хөдөлбөл хөлс зогсвол зоос гэдэг газар юм. Хэдий хөдөөнөөс ирсэн ч ах トゥ хамаатан садны айлд удаан байх хэцүү. Хүргэн бэрүүд дур муутай, эцэст нь ах эгч дур үйлхэн. Тиймээс нөхөртөөгөө ярьж байгаад хөлсний хашаа байшинд амьдрахаар болсон. Хураасан мөнгө төгрөггүй эзэмшсэн мэрэгжлгүйч зарын дагуу боломжийнхоо хэрээр ажил хийлээ. Би хоолны газар нөхөр маань барилга дээр бас ч үгүй туршлагажж хотчиж таньж мэддэг хүнтэй ч боллоо. Ажил хийж байгаа юм гэсэндээ ор хоосонгүй шүү. Хашаа байшингийнхаа хөлсийг төлөөд хоол ундаа зохицуулаад байж болох бололтой. Үндсэндээ анх хотод ирж байснаа бодвол хүү бид гурийн амьдрал чигдрээд ирлээ. Ёстой л хоёр идэхгүй хоосон хонохгүй шар наран бор хоногийн өнгөрөөн. Цалингаасаа илүү гаргаж хурааж хоримтлуулж чадахгүй болохоор арай ахиухан цалинтай ажил хийхийг би түүхэндээ хүснэ. Бас нөхөртөөгөө ярилцсан. Хэрвээ боломжийн мөнгөтэй олчих бол ядчил 0.7 га газар ховчилж аваад зүтэг гэхэд ганц гэр авах боломж олтон доо хэмээн их ярьсан. Нөхрийн маань газартай гэртээ олчихвол байрны түрээсэнд өгч буй мөнгөөрөө ойр зуурын тавилга авч гэрээ тогтчуулаад манайх гэдэг аль цэцгэлээд ирэн шүүдэ хэмээн хэлж байсан саяхан мэт. Гэтэл нэг өдөр богино хугацаанд их мөнгөтэй олох боломжтой ажил байдаг тухай сонслоо. Таньдаг эгчээ маань хүүхэд тэр ажлыг хийдэг гэв. Хүүгийнхээ араас хичнээн санаан зовдогч 3 сарын хугацаанд 40-50 сая төгрөг олдог гин. Хүн хийж болоод байхад би яахаараа манай хүн яагаад болохгүй чадахгүй гэж гисэн бодол зурс хийгээд явчихав. Бөө мөнгөтэй олчих санаатай нөгөө эгчээ баахан шаллаа. Нилээд лавшруулаад асуулаа. Нөхөртөө хэлтэл ямар ажил юм бол гэж сонирхож байна шүү. Би ч юу гэдгийг нь мэдээгүй хэрнэ нэг явалтаар 40-50 сая төгрөг хийдэг гэсэн үг нь чихэнд байнга сонсогдоод шунал хөдлөөд ирсэн хэрэг. Тэгээд хоёулаа хийж үзэхээр шийдэж нөгөө эгчтэйгээ уулзсан. Тэр өдрөөс хойш хариулахгүй байсан ч амьдрал урдын хിവэр үргэлжилсээр л байлаа. Тэгсэн нэг өдөр танихгүй дугаараас дуудлага ирэхээр навтал гадаад ажиллах хүсэлтийг маань талаар хэлж байна. Бүр хүрээ дээр уулзъя гэж байна шүү. Бид хоёр ч бөөн баяр боллоо. Чухам ямар ажлыг нь мэдээгүй хэрнээ. Тархинд өрдөөл бага хугацаанд их хэмжээний мөнгө олно, амьдрал ахуй эрс өөрчлөгдөн гэсэн бодол эргэлдэнэ. Худалч хүнд бол аваагүй мөнгөөрөө үрж хэлсэн байлаа. Уцаар ирсэн хүний товлсон цагт зааж өгсөн буудлын өрөөнд нь нөхөртөөгөө хоёулаа очисон тэр өдрийг одоо иргэн санахад харамсах сэтгэл төрдөг юм. Болдог бол цаг хугацааг буцаахсан. Өрөөнд ороход нэлээд хэдэн хүн байна. Тэдний дунд байх нэг эмэгтэй их мөнгөний ажлын талаар Хятадд ажиллаж амьдрна. Эхлээд та нарыг шалгах хэрэгтэй гэх мэтээр ярьлаа. Тэрхүү өрөөнд байгаа хүмүүсийн зарим нь энэ ажлыг хийж байсан тухайга хоорондоо ярьж байхыг сонслоо. Скотчоор ороосон зүйл залгин хилт авдаг гин. Текснийхээ хөлсөнд маш их хэмжээний мөнгө авч байжээ. Зарим нэг нь дахиад явах гэж байгаа. Нөгөө нэг хэсэг нь нөхөр бит хоёртой адил анх удаа уулзж байгаа ажээ тэр хүмүүстэй. Түүгээр ч зогсохгүй. Ихэнх нь мантай л ижил цалин багтай барилга энтерд ажилладаг гэж байсан юм. Буудлын умгар өрөөний ширээн дээр скотчоор ороосон эрхийн чинээ жижигхэн зүйлүүдийг нүүлэн тавьж тэгсэн нөгөө эмэгтэй. За үүнийг залгина. Хэрвээ чадахгүй бол та нар тэнцсэнгүү гэж ойлгоорой гэлээ. Нэгэнт шийдээд ирсэн болохоор нөхөр бит хоёр хэрэндээ л хичээлээ. Ирчүүд нь 8 орчмыг, эмэгтэйчүүд нь 4-5-ыг залгив. Эхнийхийг нь хоолоогоор давуулах гэж бөө юм боллоо. Нүдний нулимс зийлэгнэж хий огоод л гэсэн ч чадахгүй бол тэнцэхгүй тэгвэл гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Хэд хэдэн удаа оролцсны эцэст босод хүүхнээс дутсангүй 5-ыг залгиж чадлаа. Өөртөө ч итгэсэнгүй. Бараг л мөнгөө гар дээр авчихсан мэт баярлав. Нүднийхээ булангаар сэмхэн нөхөрлөгөө харсан чинь толгой дохиод инэв хийлж байна. Бодвол намайг чадахгүй бол яандаа гэж бодож байсан байх хөөрхий. Шалгуулж дууслаа. Хэд хэдэн хүн тэнцлээ. Нөгөө эмэгтэй биднээс гадаад паспорттой эсхийг асууж байна.
Нөхөр бит хоёрт байгаа болохоор бидний давуу тал байгаа юм шиг санагдаад байгаа хэмээн хамгийн дөрөнд шахам хэлж орхив. Тэгсэн над руу харснаа. Ер нь бол эхнэр нөхөр хоёр хэрэгтэй гэсэн нь та нар тэнцсэн гэж шууд ойлгууллаа. Харин тэнцсэн ч гадаад пассвортгүй байх нь өртөөч асуудал биш байсан юм билээ. Уянгаа гэдэг эмэгтэй маш түргэн хугацаанд ямар ч асуудалгүйгээр бүтээж өгдөг байсан. Ингээд бидний тоглосон хугацаа боллоо. Ойр дотныхондоо солонгост ажиллахаар боллоо. Найзууд урилга ирүүлсэн гэд хэлчихв. Хүүгээ хөдөө нутагтаа ээжтэй үлдээгээд явхдаа хань минь сүүлийн удаа харж байгаадаа огт мдээгүй байхдаа гэж бодохоор одоо элэг зүрхнээс ямар нэг зүйл өмрөөд унчих шиг болдог юм. Улаанбаатар Бээжингийн галт тэрэгний тасалбар замын хоол хүнс бүх зүйл бэлэн. Бид ертөөл сайхан амарч зугаалж яваа мэт байлаа. Гэхдээ зарим хүнийг бол шууд нислэгээр явуулдаг гэдгийг сүүлд олж мэдсэн. Биднийг Бээжинд буухад өвөр Монгол залуу тосчуулцлаа. Цаашаа Гуанчжоу орох галт тэрэгний тасалбар замын хоол хүнсний мөнгөд өгч байна. Эхлэн аялын эцэст бид Гуанчжоунд очиж уулзах ёстой хүмүүстэйгээ уулзав. Тэд бол өдгөө олонний танилцхан болсон эгч дүү хулан халиун нар. Бидний амьдрал шууд л өөрчлөгдсөн. Хятадын бренди их дэлгүүрүүдээр хэсч гой ганган говц авч өмсөн. Гоёмсог харчид амьдарч тансаг хоолунд идэж уун. Хүн гэдэг амтан очиргүй хайр халамж тансаг орчинд гинт орхоороо үүний л төлөө ажиллана гэсэн бодолтой болчихдог юм билээ. Нөхөр бит хоёр хулангинд байрладаг байв. Түүний нөхөргээд хар залуу байна. Би заримдаа тэдний хүүхдийг нь харж асарна. Хулангийн Бенжамин гэдэг хүүг харахаар хүүгээ сансан мэдийн сэтгэл ихэд дэвтдэг байсан юм. 2011 оны 4-р сард Бенжамин Хонконг төрөөд Монголоос төрсний гэрчлэгээ авах гэтэл чадаагүй гэж байсан санагдах юм. Хулангийн ээж нь Монголд байдаг болохоор $6,000 хахуул өгөөд гадаад пассворттой нь хамт явуулахар болсон гэж байсан юм байна. Тэгсэн хулангийн нөхөр их хар залуу дахиад өөр найз хүүхэнтэй түүнийг эхнэр нь мэддэг гэхийг сонсоод ихэд гайхаж байлаа. Гэтэл тэр найз хүүхнийх нь аав Хятадын цагдаагийн газарт нэлээд том албан тушаалтай. Дарга гэхээр нь ерөнхийдөө ашиглах зорилгоор явуулдаг гэдгийг нь мэдэж авлаа. Тэгээд хэсэг хугацаанд тансаг амьдралд амралтын байдалтай байсан бид ажиллаа хийхээр болов. 9-10 граммаар савлаж, скотчоор боож багилсан харт амхийг хил давуулах нь бидний үүрэг гол ажил. Монголд юм залгиулсан шалгалтын учир нь ердөө л энэ. Нэг бодлыг $25 хил давуулна. Тэгэхээр олныг залгих тусам их мөнгөтэй болно гэсэн бодол хэнийг ч эзэмдэнэ. Эхний удаа Малайзаас залгихаар болов. Үүний тулд 2 нислэгийн тийз захиалсан байв. Өөрөөр хэлбэл Бээжин, Бангкок, Малайз гэсэн маршрутаар нислээ. Хүлээлгийн хугацаа дуусахад биднийг Филиппин эсвэл Африк ч юм уу ихэнхдээ хар өнгө дарстай хүмүүс ирж авна. Хулан руу яриад хүн тосч авлаа гэхээр тийм өнгөтэй тэр машинд суугаарай гин. Ингээд хамт Малайзд очисон ч биднийг нэгээр нь аваад явчихдаг байж үлээ. Машинтаа давхсаар амьдарч байгаагаас дутхааргүй тансаг хауст очино. Тэнд бидний адил Орос, Тайван гээд олон орны хүмүүс байдаг. Зарим нь надтай адил нөхөртөөгөө эхнэртэйгээ яваа гин. Тэгээд тэндээ усанд орж зурагт үзэн идэж уугаад нэг хон. Тэгээд л шууд үндсэн ажилдаа орно. Бодолтой тамхинуудыг нэгээр нь гулгуулж залгаад л хэдийг залгиж байгаагаа тоолсноос мөнгөнд өнгөө үржүүлж бодох нь илүү дээр санагддаг байж үлээ. Бүх зүйл нарийн цагийн хуваарийн дагуу явагдана. Тэгэхээр цагтаа амжиж аль болох ихийг залгих хэрэгтэй. Хэрвээ 21 цагаас залгиж эхэлсэн бол өглөө 5 цагт онгоцны буудлын дээр бэлэн байх ёстой. Буцахтаа ирсэн маршрутаараа л ниснэ. Өглөө онгоцондоо суугаад 7-8 цагийн турш ниснэ. Бээжинд буугаад 2-3 цагийн дараагийн нислэгээ хүлээнэ. Үндсэндээ нислэг хүлээлтгээд бодохоор бүтэн 36 цаг төвчээр заасны эцэст бид залгисан зүйлээ гаргадаг байж. Хотоодоо ингэж хогийн сав болгож байгаагаа тухайн үедээ мэдсэн ч болоосоо. Гэхдээ цаг араас шалтгаалж нислэг хойшлсон үед бол 36 цаг юу ч биш юм бэлээ. 48, 50 цаг барьсан тохиолдлууд бишгүй байсан гин. Хоол идэх байтугай ус чууж болохгүй. Би засах бүр хориотой юм чинь. Юм уухгүй болохоор ам хатна, уруул амгалтаж хагарна, хөлс чихэрнэ. Сүүлдээ ч бүр огцом хөдөлгөөр гарчих гээд их хэцүү байдаг байж үлээ. Хичнээн муу зүйл харт амхтай орооцлоо гэж бодсон ч Монголдо оруулж ирээгүүдээ сэтгэлээ хуурч явдаг байв. Нэгэн 50 насаараа дэнчин тавьж юм залгисан ч хятадын хил дээр баригдаж хэрхэвч болохгүй гэдгийг маш сайн мэднэ. Гэхдээ шоронд орно бүх насаараа хоригдно эсвэл цаазын ял аавна гэж бодхоосоо илүү баригдвал мөнгө авч чадахгүй дэ гэсэн бодлол тархимчин гэж.
Бидний хувьд хулан халуунаар боосч тэд бүр цаад хүмүүстэй бол бас л биднээс ялгаагүй шахам 8 ачид юм бэлээ. Хичнээн ядарч туйлдж ирсэн ч тэдэнд хар тамхиг нь гаргаж цэвэрлэж өгөөд мөнгө авахаараа учиргүй сайхан санаа алдаад л орлогоо өрхөөр дэлгүүр хэсч эхэлдэг байсан юм. Мөнгөний үнэр гэж л энэ байх та. Хар тамхиа гаргаж цэвэрлэж угааж байхад ч тэр өвтгөнийхөө өмхийн үнэр та нарыг тоох байтугай сэжгэлдэгчгүй байсан. Үгүй тэгээд яаж ч сэжгэлэх вдэ. Нэг удаа хамт явсан хүн маань замдаа нөгөөхөө гаргачаад бааснаас нь цэвэрлэж байгаад буцаагаа залгиж байсан гэхээр бидэнд мөнгө хэдийн хэрийн үнцэнтэй байсан нь харагдаж байна. Гэхдээ нэг л өдөр баригддаг. Бүх насаараа шүү. Монголчууд минь тэнэгэл биш бол миний алдааг битгий тавтаарай. Ядууч байсан, хоосонч бай. Бид хайртай хүмүүсийн хажууд байх шиг сайхан зүйл үгүй юм шүү. Мөнгөнөөс илүү үнцэнтэй зүйл гэж бас бий. Та бүхэн үүнийг дандаа бодож яваарай.